За сайн байцгаана уу? Та нарт өөрийгөө хамгийн түрүүнд танилцуулахад намайг Лиса Амжил гэдэг. Би YouTube дээр reaction, meme review, vlog тэгээд cover бичлэг хийдэг байгаа. Харин угаас subscribe дарч өдөр бүр үздэг хүмүүстэй хандаж хэлхий сайн уу? Юу вэ? Цохороо. Yeah. Hi. Тэгвэ. Надад subscribe дарах юм бол би өдөр алга ингэж мэдлэн. За. Тэгэхээр өнөөдөр meme review дандаа яг онцгойлсон хоёр төрлийнх байгаа заяа. Тэр нь болохоор Duolingo буюу хэл сурах аппликейшны одоо meme хамгийн сүүлийн үед гарч ирсэн байгаа. Тэгэхээр Duolingo meme, Florida Man буюу одоо Флоридагийн галзуу хүмүүсийн талаар meme ингээ хоёр төрлийн meme хэдүүлээ одоо харах байгаа. За тэгэхээр эхлээд Florida Man-аас эхлэн заяа. Ягаад Florida Man гэсэн бэ гэхээр Флоридагийн хүмүүс айгүй галзуу зүйлсийг хийж Флоридагийн мэдээллийн хэрэгслүүд дээр үргэлж дандаа хамгийн галзуу зүйлс бичигддэг байгаа. Тийм ч учраас хүлдээ хүмүүс бүр ийм юм гаргасан. Тэрний бол гэхээр өөрийнх нь төрсөн сар өдөр хоёрыг бичээд тэр өдөр Флоридад ямар гэмт хэрэг болж ирснийг хайхад та өөрийнх нь төрсөн өдөрт чи ямар хачиргалтай зүйл болж ирснийг мэдэх боломжтой. За тэгэхээр хэдүүлээ шургал орцгоё. За энд ингэж байгаа. Нэг Флоридагийн залуу масуурсан байхдаа юу лээ төсөөллийн найзыгаа хаалаад тэгээд төсөөллийн найзыгаа алсан гэж цагдаад очиж өөрийгөө гэмээ хүлээсэн гинэ. Хэрэгээ хүлээсэн. Тэгэхээр одоо тэр цагдаа энэ хүнийг шоронд хийх ёстой байсан юм шиг байна. Хүрх юм та. This guy. Энэ хүн амар заяа. Энэ хүн болохоор цагдаа ингээд энэ хүнийг ууцсан байхад нь баривчилсан юм л да. Машин барьж байхдаа ууцсан. Тэгснээ та ингээд согтуу жалаа ирсэн мэй гэж. Үгүй би машин барьж байхдаа уугаагүй. Би зүгээр л улаан гэрэл асах болгонд л уусан. Тийм болохоор би хууль зөрчөөгүй гэсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол ингээд мэдэн дээр гарсан байна заяа. Дараагийн энэ хүн заяа. Энэ болохоор шоронгоос суллагдаад гэлүүгээ таксигаар явгоотаа таксиныхаа мөнгийг төлөхгүй буцаа шаранд суудсан гинэ. Гайхалтай. Яаж ингэж чаддаг вэ? Энэ нэг юу яаж юм 15 оны 5 сарын 23-ны өдөр нийтлэгдсэн мэдээлэл заяа. Нэг Флоридагийн өвгөн шууд 919 руу залгангуудаа та нар манай гэрт ирээд миний бандгыг солиодог гэсэн гинэ. What? Яг тэр хүн эсвэл юу байсан болов? Бүх би энэ мэдээгүй. Яаж залгах юм? Тинтэй тэгвэл яаж залгах юм? Баялаа хэнд ч мэддэгдэхгүй хоолой минь. Энэ нэг хар ширтэй залуу болохоор яасан гинэ. Макдоналдсын машинаар авдаг цонхон дээр юу зармаг авах гэсэн чинь зармын машин өвдөрцөн гэсэн мэдээг сонсоод тийш буу толгосон гинэ. За яг энэ бол угаасаа хүн болгоно нэг Макдоналдсын зармын машин байнга өвдөрцөн байдаг гэдэр талаар ярьдаг. Гэхдээ бас энэ арай хэтрүүлчихжээ. Энэ амар хөөрхөн ингэж байгаа байхгүй юу? Флоридагийн нэг залуу нэг эрдэмтнийг хулгайлж гэртээ аваачингуудаа өөрийнхөө нохойг үрд амьдардаг болгож үг гэж шаардсан гэж байгаа байхгүй. Яг буруу зүйл хийсэн нь мэдээж гэхдээ айгүй хөөрхөн шалтгаанаа. Гэхдээ жоохон арга нь л буруу байна. Florida man stole from store before hitting an old lady with a sock. Дэлгүүр ухсан бараануудаас нэг аимсаар нэг эмэгнийг цогсон гэсэн хэрэг байна. What? Энэ амар галзуу юм заяа. Энэ хүн их нэртэйгээ маш хүнд ингээ маргаан үүсгэж явахдаа
хоёр хөхний товчоо хазаж таслаад тэгээд тасалсан хөхний товчоороо ихнэрээ алгадаад исэн. What энэ арай үгүй байлгүй дээ. Local10.com News Florida P. Флоридагийн local мэдээний хэвлэл мэдээллийн юугаар штэ. Сайтн дээр штэ. Гайхалтай. Таргуун байсан юм. Үгүй, тарган биш. Хазаж тасалсан л юм да. Цагдаа нарын мэдээллээр бол ямар ч хөлгүй, ямар ч гаргүй хүн зэвсэглээд зүхтааж байгаа гинэ. Гайхалтай. Гэтэ чи юу вэ наа? Нэг Philadelphia Eagles гэдэг хамтлагийг нэ юу вэ? Багийг дэмждэг хүн цагдаа руу дайраад ундаг морийг шанаадаад тэрнээсээ болж баривчлагдсан гинэ. Стадиум дээр. Баг нь хожигдсон болов уу эсвэл ялцсан бол ямар ч нэг бол амар баярлалсан да тэгсэн нэг бол амар ууралсан гэдэг. Бороор хэлсэн шүү. What an embracement. Флоридагийн залуу байшин унхаж явахдаа унтчихжээ гэнэ. Ямар гэж хүн тиймэрхүү амар зүйл хийж байгаа. Флоридагаас нэг хүн өөрийнхөө хүний дэлгүүр ухаж агаад өөрийнхөө фэйсбүүкийг компьютер дээр нь үлдээ, логин хийж үлдээж явчихсан. Вау, гайхалтай, ямар хачирхалтай мэдээ вэ? Эё. Oh my god. Ингэсэн гинэ нэг Флоридагийн хүн 2 настай хүүхэд. Гол нь миний энийг байгаа юм болохоор яагаад нүд нь ингэж харагдаад байгаа юм бэ? Thanks гинэ. Тэнд гоочны чи манай дүүжгэл жоохон хүүхэд. 2 настай хүүхдийн 2 хөхний товчноос нь чимгээд хитрхи чангас мушгснаас болоод хөхний товчонд тасарсан гинэ. Тэгээд тэр нь цагдаад мэдүүлэг өгөхдөө зүгээр л тоглож хийсэн гэж хэлсэн гинэ. Oh mama mia. Half-headed Florida man. Ингээд хагас толгойтой хүн аллагын хэрэгээс олж цагдаад баривчлагдсан гинэ. Тэгсэн чинь доор нэг хүн толгойгоо л ашиглаагүй байна. Яа. Энэ хүмүүс ямар зэрлэг юм бэ? White his brothers. What the fuck? Bene goshгүй. Florida man. No seriously, I have drug seizure arrest for possession. Хөрх юмта. Хин хар тамхи хинт хэрэгтэй юм бэ? Гэтэ нэрнгэсээ надад хар тамхи байгаа гэдэг бичгтээ тодол хүмүүсийн төлөө баривчлагдсан гинэ. Хөрх юмта. Тэгээд ер нь энэ Флоридагийн хүмүүс зөвхөн галзуу биш цагдаа нар нь ч гэсэн галзуу юм байна. Саяны хүн зүгээр л тийм бодолгүй юмс. Яг ямар хар тамхи барьж байгаа хүн бодолгон дээр тийм юм өмсгүүдээ тийм биз дээ. Нэг бүдэ ихтэй шууд Burger King руу дайрж оронгуудаа нөгөө нэг дахиа махаага шардаг тосын 25 галлоныг ууцсан гинэ. Шууд оронгуудаа нэг мөнгө дээрэмдэхгүй зөө. Эсвэл ямар нэгэн идэх юм дээрэмдэхгүй. Эсвэл хин нэгний хэрглэжсэн компьютер дээрэмдэхгүй. Шууд очингуудаа тос барьж уугаадсан юм. Ямар шижиг юм бэ? Тэгсэн чинь нэг эрэхтэй за ингэж явах аав нүүн дэшээсээ өстэй. Тэгснэ. Шууд усан тоглоомын газарт гүйччихэд хүүхдүүд дээр очиод хүүхдүүд ханаас төрдгийг хэлж өгсөн юм. Энэ бол хэрэг. Тэгээ интернет дээр цацагдсан тийм мэдээ. Яа. Гайхалтай юм аа. За энэ хүн бүр найзуудтайгаа уулзахын тулд хүмүүс шоронгоос орогдог байтал энэ шорон руу дайрж орсон гинэ. Нууцаар ч юм уу. Үгүй.
жинхэнэ махта 37 настай хүн үхсэн гинэ. Юунаас болж гэж? Мeth гэд хар тамхи байдаг штэ. Тэрнийхээ лабораторид унгасандаа гал асааж байгаа дэлбэрч өгсөн гинэ. What? Амар гимт хэрэгтэнтэй ингээл амар том ингээл хар тамхины лаборатори ажиллаулдаг те. Тэнгүүдээ тэнцэнэ унгасаа шатаа хойждаг ингээд шатаага байждаг гинэ. Тэгээ гол нь тэрнээс болоод үхчихдэг. Ямар амар ичмэр үхэл юм те. Энийг жааахгүй юу? Флоридагийн нэг хүн каратегийнхаа бэлтгэлийг зүгээр явж исэн хүн шоугоонуудын толгоороо өшөглөж бэлтгэлд хийснээсээ болж баривчлагдчихжээ. Флорида энэ нэг хүн болохоор ээжийнх нь найз залуу сам хорхоо одоо тий ганц лаад сам хорхоо алга болгосныхын төлөө самурайны сэлэн бариад дайрсан гинэ. Тэрнээсээ болоод баривчлагдчихжээ. За би одоо дахиад ганц лаад пив уугаад гэртээ харнаа гэсэн чинь 8 цагийн дараа гэсэн чинь сонин дээр бүх юмнаас болж баривч нэг хүн бүх юмнаас болж баривчлагдчихжээ гэсэн. Шөнийн дотор амар олон юм мэддэг. Гэхдээ arrested for everything бүх юм хэрэг юу хийсэн бэ? Юу хийсэн бэ? Цолоко. Oh my god. What? Энэ 64 настай нэг хүн заяа. Улсаасаа энэ араб хүмүүсийг хөөхийн тулд дэлгүүр шатаасан гинэ. Энэ дэлгүүр шатаахаар нь шалтгааныг асуусан чинь улсаасаа арабуудыг хөөхийн тулд гинэ. Нэг дэлгүүр шатсан чинь арабууд улсаас нь энэ Америкчуудтай амьдарч болохгүй газар энэ зайлиг явах юм хата. What? За ер нь одооноос миний subscribers-ууд манайха хэдүүлээ энэ Флорида маань одоо тэг төрсөн өдрөө сараа өдөртэйгөө бичээд тэгээд өөрийнх нь төрсөн өдөрт ямар хачирхалтай гэмт хэрэг болж ирснийг олж мэдцгээ заяа. Тэгээд ер нь одооноос эхлээд миний дуртай мем бол Флорида маань мем заяа. Флорида маань ми монстрой гиснес Duolingo мем үзэгсэн Duolingo мем манай монголчуудад нэг сонирхолтой биш юм шиг харагдахаар байлчлаа. Гэхдээ манай Флорида маань төрж орж ирээд Duolingo-гийн байрыг эзэлж чадлаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэг ингээд дуусгая. Дараагийн бичлэгүүдээр юу хийхийг request хийж болно comment хэсгүүдээр. Тиймээс өглөө сайхан өрлөөрэй, өдрийг сайхан өрлөөрэй, бүгдний сайхан өрлөөрэй. Баяртай.